Өдрийн мэнд энэхүү модуль нь Европын интеграцчлалын үе шатуудын тухай танилцуулна. Тус модуль нь дараах агуулгуудыг хамарна. Үүнд Европын интеграцчлал ба тэлэлт, Европын интеграцийн төслийн томоохон амжилтууд, Европын өнөөгийн бодлогын тэргүүлэх чиглэлүүд, Европын интеграцчлал ба тэлэлтийн тойм. Дэлхийн 2 дугаар дайны дараа Европын хэд хэдэн орны улс төрчид эдийн засаг, улс төрийн нэгтлэн дайнаас урьдчилан сэргийлэх цорын арга зам юм гэж үзсэн. 1957 онд Ромын гэрээнд Бельги, Герман, Франц, Итали, Люксембург, Нидерланд улсууд гарын үсэг зурв. 1960-ад оны сүүлээр баруун, зүүн болон өмнөд Европ даяар оюутны бослого дэгцээ. Залуу хүмүүс өөрчлөлт, давуу эрх болон улс төрд оролцох боломжийг шаардж байлаа. 1960-ад он хүртэл уламжлалт гэр бүлийн загварыг хүчтэй сурталчилж, хүйсийн үргээ хуваарлсан юм. 1960-ад онд эдийн засгийн өсөлт нь ажлын байрыг олноор бий болгож улмаар эмэгтэйчүүдийг ажилуулах боломжийг бүрдүүлэхийн тулд хүүхэд асрах салбарт хөрөнгө оруулалт хийх болов. 1973 онд Дани, Ирланд, Их Британи улсууд Европын эдийн засгийн нийгэмлэгт нэгдсэн. 1970-ад онд баруун болон зүүн Европын улс орнуудын харилцаа сайжирч эхэлсэн. 1975 онд Хельсинкийн хэлэлцээрт гарын үсэг зурж хүний эрхийг баталгаажуулав. 1970-ад онд өмнөд Европын улс орнуудад улс төрийн тогтворгүй байдал болон эдийн засгийн хямралын улмаас Грек, Спани, Португалийн дарангуйлагч засаглал унаж, эдгээр улсуудад ардчилал сэргэжээ. 1980-ад оны эхээр Грек, Спани болон Португал улсууд Европын эдийн засгийн нийгэмлэгт нэгдэв. 1970 болон 1980-ад онд зүүн Европын орнуудад коммунизмын үзэл сурталын ойлголт болон иргэдийн өдөр тутмын амьдралын хоорондын зөрчил улам бүр илэрч эхэлсэн. Эцэст нь 1989 онд Берлиний хан нурж коммунизм нурам унсныг тэмдэглэв. Нэг жилийн дараа хоёр Герман нэгдэж зүүн Герман нь Европын нийгэмлэгүүдтэй нэгдсэн юм. 1989 оноос хойш Европын холбоо өргөжин тэлснээр Европын хүчний динамик болон газрын зурагт томоохон өөрчлөлтүүд гарсан. 1995 онд Финланд, Австри, Швед улсууд Европын холбоонд нэгдсэн. 2004 онд Европын холбоонд 10 шинэ гишүүн улс нэмэгдэж орсноор хамгийн том тэлэлтээ үзсэн юм. Үүнд Кипр, Мальта болон Төв болон зүүн Европын 8 улс болох Эстони, Унгар, Латви, Литв, Польш, Словен, Словак, Чехийн бүгд найрамдах улсууд орно. Энэ нь дэлхийн 2 дугаар дайны дараах Европын хуваагдалд цэг тавьсан үйл явдал байлаа. 2007 онд зүүн Европын Болгар, Румын улсууд Европын холбоонд нэгдсэн. Хорват улс 2013 онд Европын холбооны гишүүн болсон. 2016 онд Их Британи Европын холбооноос гарахыг 52% саналаар дэмжсэн. Их Британи 2020 онд Европын холбооноос албан ёсоор гарсан. Европын интеграцийн төсөл гарсан гол амжилтууд. 1990-ад онд Европын төсөлд эрчтэй хөгжиж эхэлсэн. 1993 онд дотоод зах зээл байгуулагдсан бөгөөд дөрвөн чөлөөт байдал буюу хүмүүс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, мөнгөний чөлөөт хөдөлгөөнийг эхлүүлсэн. 1999 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн еврог дэлхийн 11 оронд худалдаа санхүүгийн гүйлгээнд ашиглаж эхэлсэн. Хожим нь еврогийн мөнгөнд тэмдэгт зоос Европын холбооны 12 оронд хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болсон. Дараагийн жилүүдэд илүү олон улс еврог ашиглах болжээ. 1995 онд Шенгений гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ нь зорчигчдод Шенген орнуудаар хил гайлын хяналтгүйгээр аялах боломж олгосон. 2009 оны 12 дугаар сарын 1-нд Европын холбооны үндсэн эрхийн дүрм бүх гишүүн орнуудад хууль ёсны хүчин төгөлдөр болсон. Европын холбоонд боловсролын салбарт өөрийн хязгаарлагдмал эрх мэдлээ ашиглан Европын боловсролын бүсийг байгуулахад чиглүүлэн гишүүн орнуудтай болон тэдний хоорондын хамтын ажиллагааг удирдан чиглүүлдэг. 2024 оны Европын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн товч тойм. The European Green Deal буюу Европын ноон хэлэлцээр, Digital Europe буюу Digital Europe, The Rule of Law in European Values буюу хуулийн засаглал болон Европын үнэт зүйлс. Мөн дүрм журам, үнэт зүйлс, үндсэн эрхүүдэд тулгуурсан дэлхийн дэг журам, Европын сонирхолтой эдийн засаг, Европын ардчилал зэрэг багтана.